яг галзуу анимашн сувагтан тавтай морил энэ удаад брогийнх нь ярьж өгөхөр сонгосон галзуу анимашн бол 2022 онд гарч байсан The Bad Guys. Bad Guys 2 дээр олон хүн нэгийг нь ярьж өгөөч гэж хүссэн учраас бороо та нарынхаа хүсэлтийн дагуу нэгийг нь ярьж өгөхөөр шийдсэн. За тэгээд энэ сонирхолтой галзуу хөөрхөн анимашны тайлбарыг эхлэхээс өмнө саба дараагүй саба дардсан бол лайка дарчгаарай. За тэгээд хэдүүлээ энэ галзуу хөөрхөн анимашны тайлбартаа орцгоё. Сарлчон могой 2 нэгэн цайны газарт өглөөний цагаа уунга нөхөрсгөр маргалдаж яваагаар кино эхэлнэ. Хэсэг ярилцсны эцэст тэднийг босч ирээд тооцоогоо хийх гэсэнд тэнд тэднээс тооцоо авах сөхөөтэй хүн байсангүй. Учир нь цайны газарт байсан үйлчлүүлэгчид болон ажилтнууд нь бүгд тэднээс үнхэлцгээ хагартал айцхан. Тэд чинь байдалдаа дассан нь илэрхий. Тэгээд тэдний гудамжинд гарч ирэхэд тэнд байсан хүмүүс ч тэднээс ухаан алдатлаа айж тал тишээгээ тарж бутран зогтцгаалаа. Тэгээд замын эсрэг талд байсан банк руу алхаж ороод цүнх дүүрэн мөнгө болон нэгэн жижиг өвтөр сейф дээрэмдчээд цонхоор нь өсөрч гарч ирээд бэлдсэн байсан машиндаа суугаад хар хурдаараа давхиад явлаа. Сарлчон тэр машиныг чадварлагаар жолоод хотын гудамжаар галзуу мэтэл давхина. Тэд бол муу залуус бүлэглэлийн толгойлогчд. Могой бол сейф онгойлгох мэрэгжилтэн. Тэрний онгойлгож чадахгүй үүд хаалга сейф гэж нээгч үг. Тиймээс зүгтэх явцдаа могой хулгайлсан сейфээ онгойлгохоор туухтай гэгч нь үзнэ. Тэгсэн удалгүй тэдний араас цагдаагийн машинууд хөөнө. Гай болоход тэдний урдах бүх уулзвруудын улаан гэрэл асчгаж. Гэвч Сарлчон айсан шинжгүй уулзвар руу ирчээрээ давхиж очлоо. Яг тэр үеэр тэдний багийн гишүүн хакер Тарантула гэрэлтэн тохионы системийг хактаж бүх гэрлийг ногоон руу шилжүүлсэнд тэд уулзвруудыг саадгүй даван гарч чадна. Дараа найзуудынхаа машин руу өсөрч буусан Тарантула бүх гэрлийг эргүүлээд улаан болгосонд тэднийг мөшгөж явсан цагдаагийн машинууд хөндлөн урсгалын машинуудтай мөргөлдөж цааш хөөх аргагүй боллоо. Тэдийн хозогтож явахдаа зүгээр явсангүй. Өнөөдөр төрсөн өдөр нь болж байгаа могоод зориулж дуудлагын бэлүү захиалсан байж. Тэгээд тэд бэлүүг аваад могоод төрсөн өдрийн мэд хүргэсэн ч могоо энэнд нь жаахан дурамчхан байдаг. Тэд цааш зүгтаасаар нэгэн барилгын талбай дээр хурж ирэхэд тэднийг хөөж явсан цагдаагийн машинууд ч ойртон ирлээ. Энэ үеэр барилгын ажилтны дүрд хувирсан авраг загас цагдаагийн машинуудыг зөөврийн нойлтой мөргөлдүүлж орхиод нөхдийнхөө машинд суугаад үргэлжлүүлээд зүгтаацгана. Авраг загас бол зүсээ хувиргах мэрэгжилтэн. Үүнтэй зэрэгцээд цагдаагийн машинд нуугдсан пирана цагдаа нар руу улаан галзуу дайрч хөөж явсан цагдаа нарыг бүгдийг нь бужигнуулж орхиод бас л найзуудынхаа машинд сууж амжина. Пирана бол багийнхаа хамгийн шилдэг гартан тулаанч. Энэ үеэр могоо амжиж сейфийг онгойлгосонд дотор нь байсан долларууд агаарт хийсч эхэллээ. Тэд доллараар зам татуулсаар нэгэн байшингийн гадаа ирж огцом зогссонд машинд байсан сейф нь унжорхно. Тэгсэн тэр байшин нь хотын цагдаагийн газрын байр байлаа. Ингээд тэдний хойноос бүрч олон цагдаа нар машиндаа суугаад хөөж эхэлнэ. Тэднийг түргэн ууртай, ширүүн зантай Misty Lagens удирдах байлаа. Гэмт итгэдүүдийг барихаар улаарсан Misty Lagens-ийн машин муу залуусын машиныг гүйцэж ирээд тэднийг барихын даваан дээр өмнө нь гарч ирсэн автобус тэрэнд саад болж манайхэд баригдалгүй үлддэг. Гэвч тэдний урд машинтайгаа цагдаа нар гарч ирснээр муу залуус ард урдаасаа бүслэгдэж зөөгдөх газаргүй болно. Аргагүй байдалд орсон муу залуус огцом эргэж явхан хүний замаар уруудаж давхсаар арай их нэгэн цагдаа нараас мулдарч чадлаа. Тэднийг нууц байрандаа ирэхэд хулгайлсан алт эрдэнэс эд баялгаар дүүрэн байр нь өгтнө. Тэд байрандаа ирсэн даруйдаа могойн төрсөн өдрийг тэмдэглэх гэсэн боловч пирана бүх билүүг нь идчихэж. Билүүг болсон могой хөргөгч рүү очиод жоорлсон ганц заримгаа идэх гэсэн ч авраг загас заримгнаас нь гордод болдгүй. Могооч тэрэнд заримгнаасаа өгөх гэж байгаа мэт болсноо өөрөө идчихлээ. Үүнээс болоод тэр хоёр муудалцаж дээр дороо орж ноцолдож эхэлдэг. Энэ үеэр муу залуус бүлгийн ахлагч Сарлчон бүгдэн дээр тухалж суугаад шуурхай мэдээ үзлээ. Тэдний үйлцэн гэмт хэрэгээс болоод хот даяар хайдас давтсан байсан ч хотын захирагч үнэг даяан ард иргэдийг тайвшруулж муу залуус бол үе өнгөрөөсөн хоцрогдсон арга барил хэрэгэлдэг ердөө л нэг анхлан сурвалжлагчд. Тэднийг барих нь цаг хугацааны л асуудал гэж хэлнэ. Тэгээд энэ боломжийг ашиглаж хотын хамгийн сайхан сэтгэлтэй нэр хүндтэй эргэнд олгодог алтан дельфин цомыг нэгэн хүндтэй эрхэмд олгох гэж байгаа тухай дуулгадаг. Энийг сонссон Сарлчонд энийг нь хулгайлах санаа төрлөө. Гэвч могоо үнд нь дурамчхан байна. Учир нь тэдэнд одоо хангалттай мөнгө байгаа учраас хэсэг завсарлуул яасан бэ гэж тэр бодож байлаа. Гэвч хотын захирагч Даяны ярьсан алтан дельфин цомыг усан гах профессор Marmalade авах гэж байгааг мэдээд бодлоо өөрчилнө. Удалгүй алтан дельфин цомыг гардуулах хандивын арга хэмжээ болно.
Тэр арга хэмжээний арын танхимд алтан дэлхийн цомыг өндөржүүлсэн хамгаалттай орчинд хадгалж байлаа. Тиймээс муу залуус арга хэмжээ болж байгаа газар руу зүсээ хувиргаж нэвтрэхээр шийдцгэн. Алтан дэлхийн цомыг хоёр давхар хамгаалалт бүхий арын өрөөнд хадгалж байснаас гадна сүүлийн хаалгыг зөвхөн хотын захирагч өөрөө л нээх боломжтой байлаа. Тиймээс дотогш нэвтрэхийн тулд хотын захирагч Даян руу ойртох ёстой. Ингээд зүсээ хувиргасан сааралчон Даян руу очиж яриа өдөнгөө тэрний хуруунд байсан үнэтэй бүгжийг хулгайлдаг. Энэ үеэр Даян муу залуусын хулгайн арга барилыг болох гэж шүүмжилж сааралчонын дургуг хүргэлээ. Ингээд сэтгэл нь шулуутсан сааралчон даалгавраа хэрэгжүүлэхээр бэлдэж эхлэхдээ зэрэгцээд цагдаа нарч муу залуусыг барих бэлтгэлээ хангаж эхэлдэг. Могой хамгийн түрүүнд хүмүүсийн нүдийг хариулж угаад агааржуулагч руу орж замдаа арьсаа гоожуулж зүсээ хувиргаад цааш явлаа. Харин ариун цэврийн өрөөнд нуугдсан пирана нэгэн үйлчлэгчийг нам цохиж хувцсыг нь өмсөд дотогш нэвтэрдэг. За харин Тарантула тэдний арыг дааж хакерийн ажлаа хийнэ. Энэ үеэр сааралчон цагдаагийн дарга Мисти Лагенстэй санамсаргүйгээр мөргөлдөх дүр үзүүлж нэвтрэх үнэмлэхийг нь суйлж амжина. За ингээ шатаар өгсөж явахдаа сааралчон сурсан зангаараа зөрж өнгөрсөн нэг хөгшний цүнхнээс юм суулгах гэсэн ч бүтлгүйтэд харин ч тэр хөгшнийг шатаар унаж өнхөрхөс аварж орхитгоо. Нөгөө хөгшин ч амийг нь аварсан сааралчонд талархаж чин сэтгэлээсээ тэрсэнд энэ нь сааралчонд маш хачин мэдрэмж төрүүлж сүүл нь өөрийн мэдлгүй шаргунж эхэллээ. Ингээд ажиллагаа эхлэх болоход хүлээн авалт дээр сууж байсан авраг загас төрөх гэж байгаа эмэгтэй дүрд тоглож ус гарчлаа туслаарай гэж хашгирч эхэлсэнд сандарсан хамгаалагчид бүгд тэрэн лөө гүйж очицгаалаа. Энэ үеэр нь сааралчин зөөгчийн тавцан дотор нуугдахад пирана тэрнийг түрсээр хамгаалттай хаалганд тулж ирлээ. Тэгээд пирана хоёр хамгаалагч руу дайрч ороод нам цохиж цааш нэвтэрдэг. Ингээд дотогш сааралчин могоон тусламжтайгаар лазерын хамгаалалт бүхий алтан дэлхийн цомыг хулгайлахаар таазнаас буусан ч Даянагаас хулгайлсан алмазын шигтгэтэй бөгжөө алдаж лазерын буунуудад нь буудуулах төхнө. Тэднийг хүнд байдалд орсныг мэдсэн Тарантула хамгаалтын системийг унтраах гэж оролдсон ч бүтсэнгүй. Тэгсэн тэд ажиллагаагаа хурдан дуусгахгүй бол цомыг олон нийтэд харуулах цаг улам бүр ойртсоор байлаа. Байдал сэжигтэй байгаа гадралсан цагдаагийн дарга Мисти Лагенс Тарантулагийн байсан хяналтын өрөөний хаалгыг тогшиж эхэлсэн учраас агааржуулагчаас могоочон хоёрыг барьж зогссон пирана сандарсандаа хий тавьж орхилоо. Аимшигтай үнэртэй хий агааржуулагчаар дамжаад Тарантулагийн байсан өрөөлөө нэвтэрсэн учраас Тарантулаж яаран хөдөлдөг. Ингээд Тарантула бүх хүчээ шавхаж хамгаалтын системийг салгаж арай амжилгүй өөрөө ухаан алдаад унчихлаа. Аз болоход авраг загас тэнд ирээд цагдаагийн даргаыг саатуулсанд энэ үеэр пиранагийн тавьсан хий аажмаар гадагшилж Тарантула нэг мухан орлоо. Тэгээд амжиж бүх системийг унтраасанд сааралчонж цомыг бушуухан аваад явлаа. За ингээд хотын захирагч Даян хандивын арга хэмжээнд ирсэн олон нийтэд цомыг харуулахаар тайзны хөшгөө нээсэн ч цом нь айл хэдийн хулгайлагдсан болохыг олж хараад цочирдноо. Сандарсан Даян хурсан олныг тайвшруулахыг оролдож байх зур сааралчон болон тэрний залуус арга хэмжээнээс сэмхэн гарцгаах гэж байлаа. Гэвч яг энэ үеэр профессор Marmalade эндрээс үг хэлнэ. Хүн бүр өөрчлөгдөж чадна. Боломж олгоул муу залуус ч хүртэл сайн болж чадна. Би өөрөө тэднийг зөв замд ороход нь туслахыг хүсэж байна. Тэгсэн энийг сонссон сааралчонын сүүл өөрийн мэдлгүй шарванж эхэлсэнд тэнд байсан хүмүүс тэднийг таниад үүмэлдэж эхэллээ. Цагдаа нар тэднийг хараад бүслээд авна. Аз болоход муу залуус зүгтэх бэ төлөвлөгөө байлаа. Тэгээд сааралчон олстой буу гаргаж ирээд байшингийн тааз руу харваад түүгээрээ зүгтэх гэсэн ч бүтлгүйтэж бүгд баригдана. Энэ үеэр сааралчон хэрэгээс мултрах арга сэтэж Даянаас бидэнд өөрчлөгдөх боломж олгохгүй бол бид яаж өөрчлөгдөх юм бэ? Бид ч бас сайн байхыг хүсэж байж болно штэ гэж ятгадаг. Энийг сонсон профессор Marmalade ч тэдэнд туслахад бэлэн байгаагаа хэлж муу залуусыг сайн болгож өөрчилж чадвал бүх дэлхий даяар сайн сайхны итгэл найдварыг түгээх болно шүү дээ гэж Даяныг ятгана. Ингээд Даянч тэдний хэсэг хугацаанд профессор Marmalade-тай хамт байхыг зөвшөөрлөө. Харин нөгөө талд муу залуус профессор Marmalade гэгчийг мунхруулж угаад алтан дэлбийн цомоо хулгайлаад зогтай гэж тохирцгоосон байна. Маргааш нь муу залуус профессор Marmalade-ийн гэрт нүүж очлоо. Профессор Marmalade нь тэднийг сайн залуус болгох ажилдаа ханцуу шамлан орж тэдний бусдыг хайрлах сэтгэлийг хөгжүүлэх дасгал хийлгэж эхэлдэг. Эхний дасгал болгож могойд нэг ширхэг зайрмаг өгөөд авраг загасны урд суулгаж авраг загастай зайрмагаа хуваахыг зөвлөнө. Гэвч могой шууд зайрмагаа бүхлээр нь залгисан учраас ууралж гомдсон авраг загас могойг өөрийг нь бүхлээр нь залгиж орхилоо. Дараа нь Ахмад хүний дүрд хувирсан сааралчоныг бяцхан хүүхдийн дүрд хувирсан пирана хөдлөөд зам гарах дасгал хийлээ. Гэвч найзуудтайгаа хэрүүл хийж явсан пирана замаа харалгүй сааралчоныг машинд дайруулж орхино.
Эцэст нь муу залууст модонд авирчаад бууж чадахгүй байгаа муурын зулцгийг аргадаж буулгах даалгавар өгдөг. Гэвч муу залуус муурын зулцгийг байдгаараа харааж зөвхөж эхэлсэнд айд сандарсан муурын зулцэг саарал чонын толгой дээр үсэрч бугаад бөөн үүмэн болдог. Тэдний дараагийн даалгавар нь нэгэн судалгааны төвд хоригдож туршилтын туулай болж байгаа усан гахайнуудыг аврах. За ингээд зүвсээ хувиргаж судалгааны төв рүү орно. Сурсан зангаараа аврах загас судалгааны төвийн ажилтнуудыг сатааруулж байх зур могой судалгааны төв рүү нэвтрэх гэж оролдоно. Ингээд муу залуус дотогш нэвтэрсэн ч усан гахайнуудыг нэг том төмөр хаалганы цаана хорчгож тийшээ нэвтрэх төмөр хоолойгоор зөвхөн могой л багтах учраас могой ганцаараа дотогш орно. Энэ үеэр профессор Marmalade олонний өмнө гудамжаар явж өөрийгөө сайхан сэтгэлтэй нэгэн гэдгийг сурталчлан ярьж явлаа. Муу залуус нилээд хүлээсний эцэст нөгөө төмөр хаалга дотроос онгойлоо. Хаалгыг дотроос нь онгойлгох ёстой байсан могой. Яагаад ингэж удасна нь удахгүй тодорхой болдог. Учир нь тэр бүх усан гахайнуудыг бүгдийг нь залгичгаж сандарсан сааралчон усан гахайнуудыг аврахын тулд могойг сүүлнээс нь барьж аваад сенс шиг эргүүлж эхэлнэ. Ингээд тэд бүх усан гахайг аварч чадсан ч дахиад л судалгааны төв рүү халдлага үйлдсэн хэрэгт буруутгагдана. Энэ талаар сонноос уншсан Даян ууралж муу залуусыг цагдаад өгнө гэж сүрдүүллээ. Энийг сонссон сааралчон тэрнийг ятгах гэж оролдоно. Сааралчон Даяныг гинэн амтан гэж бодож байсан ч тэднийг ярилцаж байх зуур Даян сааралчоноос өмнө нь алдсан бөгжөө өөрт нь мэдэгдэлгүй хулгайлж авсан байлаа. Энийг харсан сааралчон Даяныг зүгээр нэг гинэн амтан биш байна гэдгийг ухаардаг. Энэ үеэр Даян тэдэнд дахиад нэг боломж олгохоор шийдсэн гэдгээ хэлнэ. Өөрт нь дахиад боломж олгосонд сааралчон дотроо баярлдаг. Тэгээд тэр орой байшингийнхаа гадаа элдвийг бодоод сууж байтал нөгөө муурын зулцэг модны орой дээрээ байсаар байгааг сааралчон олж харлаа. Тэгээд тэрнийг аврах санаатай мод руу авирч байтал нөгөө муурын зулцэг хайсандаа өндөр модноос унах шахна. Аз болоход сааралчон тэрнийг барьж авч амжлаа. Тэгээд тэр муурын зулцгийг модны орой дээр нь дахиж тавиад надад чамайг аврах дахиад нэг боломж өгөөч гэж хэлсэнд муурын зулцагч тэрэнд итгээд гар дээр нь бууж ирнэ. Энийг харсан сааралчон баярлсандаа хамаг үсэн бослоо. Тэгсэн тэрний энэ бүх үйлдэлийг профессор Marmalade утсаараа бичиж дэлхийд даяар шууд дамжуулж байсан болж таардаг. Энийг харсан хүмүүс бүгд муу залуусыг сайн залуус болон хувирч угаад итгэж баяр хүргэцгэн. Муу залуус ч баяртай байна. Учир нь тэд хүмүүсийг хуурч чадсандаа баяртай байдаг. Тэгсэн тэр орой сааралчон нэг л өөр болчихож. Унтахынхаа өмнө тэр могоотой элдвийг ярилцаж үтэл могоо тэрнийг нэг л сэжигтэй байгааг хэлээд "Гүчээрэ жинхнээсээ сайн болох гэдэг юм биш үз?" гэж асуухад сааралчонч "Яалаа гэжтэй" гэж булзааруулна. Маргааш нь тэдний алтан дэлфинийг хулгайлах цаг ирлээ. Сефиг онгойлгохын тулд тэд цагдаагийн дарга Misty Laggins-ийн гарт гавлаастай байгаа Титан цүнхийг хулгайлах ёстой. Гэхдээ энэ удаад тэд зүсээ хувилгах шаардлага байсангүй. Тэднийг профессор Marmalade-тай хамт машинаас буухад тэнд байсан хүмүүс бүгд алгатай шин угтцгаана. За ингээд сайн залуусын дүрд хувирсан муу залуус маань тал тийшээ тарж даалгавраа биелүүлэх гэсэн ч явсан газар бүрт нь хүмүүс бүчиж аваад явуулдагвэ. Тэднийг ийш тийш тарж яваг анзаарсан Даян ямар нэг хэрэг тарих гэж байгаа юм болов уу гэж битүүхэндээ болгоомжлно. Энэ үеэр могоо цагдаагийн дарга Misty Laggins-ийн хорооны хээтэй нүдний шилийг ашиглаад Титан цүнхийг нь онгойлгож амжлаа. Гэвч могоог хүссэн зүйлээ авч амжихаас өмнө Misty Laggins цүнхээ хаасанд могоо сүүлээрээ хавчуулагчна. Сандарсан могоо цүнхнээс мултрах гэж оролдсон ч Misty Laggins уух юмтайгаа андуураад могооны хүзүүнээс бариад авдаг. Ингээд могоо Misty Laggins-д баригдах нь гарцаагүй болж байтал сандарсан пирана шууд тайзан дээр гараад байдаг чадлаараа дуулж эхэллээ. Ингээд пирана авраг загас хоёрыг тайзан дээр дуулж бүгдийг сатааруулж байх зур могоо Титан цүнхэн дотроос Safety кодыг олж авч чаддаг. Энэ үеэр тарантуул тэнд байсан бусад хамгаалалтын системүүдийг унтраалаа. Пиранагийн доонд сэтгэл хөдлсөн хүмүүс бүжгэлж эхэлсэнд сааралчонч Даяныг бүжгэн дураад хамт бүжгэлж эхэлдэг. Энэ үеэр сааралчон өмнө нь Даянаас хулгайлж байсан бөгжөө эргүүлж өгнө. Тэрний энэ сайхан сэтгэлд Даян баярлдаг. Ингээд хандвын арга хэмжээний оргил хэсэг болоход сааралчон тайзан дээр гарч ирээд хүмүүст үг хэлнэ. Энэ үеэр тэр алтан дэлбиний хамгаалтын системийг унтраах товчлуурыг гартаа атгсан байлаа. Тэр товчлуурыг дарахтаа зэрэгцээд тэд алтан дэлбинийг хулгайлаад тэндээс ор мөргүй алга болохоор төлөвлөсөн байжээ. Гэвч энэ удаад сааралчон эргэлзлээ. Тэгээд алтан дэлбинийг хулгайлахын оронд өөрөө аваад профессор Marmalade-д гардуулж өгдөг. Тэрний энэ үйлдэл найзуудынх нь урмыг хугаллаа. Ингээд сэтгэл нь хөдөлсөн Даян тэдний өмнөх хэрэгүүдийг уучлсан талаар зарлах гэж байтал гинэд тоог тасарчлаа. Удалгүй тоог ирэхэд тайзны дээр зассан байсан тавцан дээрх солирын хилтерхий алгуулчихж тэр хилтерхий тухайн хотын хувьд итгэл найдварын бэлэг тэмдэг нь байж
Ингээд бүх хүн сааралч нь болон тэрний найзуудыг сэжгэлж эхэлнэ. Хэдийгээр сааралч нь өөрийгөө буруугүй гэдгийг нотлох гэж оролдсон ч дэлгэцэн дээр тэдний алтан дэлбэнийг хулгайлаа зүгтахтаа гаргах гэж байсан маяртай азгүй новшнуудаа гэсэн зураг гарч ирээд тэднийг ямарч авралгүй болголоо. Өөрсдөд нь хэн ч итгэхгүй гэдгийг ойлгосон сааралч нь болон тэрний найзууд тэндээс зүгтах гэж оролдож цагдаа нартай байдгаараа тэмцэнэ. Энэ үеэр сааралч нь Даян руу ойртож очоод гарт нь нэг цаас атгуулчаад тэндээс зүгтдэг. За ингээд тэд байшингаас гарахад Пирана найзуудыгаа зогсоож цагдаа нартай нүүр тулъя гэж уриаллаа. Гэвч тэрний энэ удаагийн оролдлого бас л бүтлгүйдснээр муу залуус бүгд дахиад цагдаад баривчлагдана. Тэднийг баривчлагдаад цагдаагийн машинд суухад профессор Marmalade сааралч чон дээр ирээд тэднийг ямарч буруугүй гэдгийг мэдэж байгаа гэдгээ хэлнэ. Тэрхэм учраас энэ бүхний ард профессор Marmalade ажиллаж тэднийг хэрэгт унагсан гэдгийг солирын хэлтэрхийн жинхэнэ хулгайч нь профессор Marmalade болохыг сааралч нь ухаардаг. Энэ үеэр профессор Marmalade үнэн төрхөө харуулж эрдэмтэд тэр солирын хэлтэрхийгээс энэ дэлхий дээр байдаггүй цоошин электрон соронзон үйлзлийг ялгаруулдаг болохыг олж тогтоосон байж. Харин профессор Marmalade тэр үйлзлийг нь ашиглаад дэлхий дээр хамгийн том дээрмийг үйлдэхээр төлөвлөсөн байна. Бас сайн залуус болж хувирах гэж оролдохдоо тэд бүгд профессор Marmalade-ийн арга зайланд унсан гэдгийг хэлэхэд сааралч нь дэлбэртлээ уурлаад профессор Marmalade руу дайрсан ч цаадах нь энийг хүлээж өгсөн учраас машины хаалгыг нээж бүх хүний өмнө сааралч нь өөрлөөн дайрч байгааг харуулдаг. Ингээд хүмүүс муу залуус засрах найдваргүй гэдэгт бүгд итгэцгэн. Гэвч энэ бүхэн нэг л сэжигтэй байгааг Даян анзаарлаа. Тэгэд тэр сааралчны атгуулсан цаасыг үзнэ. Тэгсэн тэр нь газрын зураг байдаг. Тэгээд тэр газрын зураг дээрх тэмдэглэгээ бүхий газар руу ганцаараа явлаа. Тэгсэн тэр нь муу залуусын нууц байр байдаг. Энэ үеэр муу залуус шоронд хүргэтлээ. Сааралч нь өөрт нь уралсан найзуудтай үннээ хэлж тэр нэг өдөр хөгшин хатагтай цүнхийг суйлах гэж яваад санамсаргүй тусалснаа. Тэр сайн үйлсэн өөрт нь үгээр илэрхийлшгүй аз жаргалыг мэдрүүлсэн гэдгийг хэлнэ. Энийг нь сонсоод уралсан могой тэрэн лүү дайрж ороод боож алгашаасан ч аз болоход харгалзагчид ирээд тэднийг салгадаг. Тэгсэн гинэ тэдний дээрээс нэг хянагч ухаангүй унаад ирлээ. Үүнтэй зэрэгцээд нэг хар хувцастай эмэгтэй тэдэн лүү дайрж орж ирээд бүх хянагчдыг нам зохиж унагадаг. Яга мэдхэ болсон муу залуус ч хөшөж орхижээ. Тэгсэн тэр эмэгтэй нь хотын захирагч Даян байж таардаг. Тэгсэн Даян үнэн хэрэгтээ хулгайчдын хаданхаан хожтой улаан саварт гихч болж таарна. Ингээд тэдэн лүү дайрч ирсэн олон хянагчдыг бүгдийг нь ардаа орхиод Даян муу залуусыг дагуулад шоронгоос зүгтаалаа. Тэгээд Даян профессор Marmalade-ыг зогсоох хэрэгтэй байгааг тэдэнд хэлнэ. Энийг сонссон сааралч нь тэрнтэй нэгдэхийг зөвшөөрсөн ч бусад залуус энийг хүссэнгүй. Бүгд тэднийг орхиод яваад өгнө. Энэ үеэр профессор Marmalade солирын хэлтэрхийгээс ялгарах соронзон долгионыг ашиглаад хотод байгаа бүх усан гахайнуудыг хүсснээрээ удирдах эхэлдэг. Сааралч нь Даянтай хамт явахдаа тэрнийг яагаад гэмт хэргийн замаа орхисон болохыг асуухад Даян нэг өдөр алтан дэлфинийг хулгайлж байхдаа өөрийгөө толинд хараад цаашид хулгай хийхгүй гэж шийдсэн тухайга ярьж өгнө. Тэр хоёр хамтдаа Даяны гэрт ирэхэд Даян тэрэнд өөрийнхөө тусгай хэрэгслүүдийг хадгалдаг нууц зөрөө рүү дагуулад орж ирнэ. Тэгээд Даян компьютер дээрээс хайлт хийж хот даяар тархсан усан гахайнуудын байршлыг тогтоодог. Гэвч тэд яг ямар алхам хийх гэж байгааг таамаглах аргагүй байлаа. Тиймээс тэд бүх усан гахайнуудыг удирдах байгаа профессор Marmalade-ыг зогсоохоор шийдэж тусгай хувцас өмсөд сааралчны хурдан машинд сууж давхина. Энэ үеэр муу залуус нууц байрандаа ирцгэлээ. Тэгсэн тэдний алт эрдэнэс бүгд байхгүй болчихж. Харин тэнд үлдсэн ганц зүйл нь тэдний хуучин хөргөгч. Хөргөгчөн дээр наасан тэдний хөгжилтэй, дурсгалтай зурагнууд байдаг. Хөргөгчийг нээтэл дотор нь могоон идэх дуртай зармаг нэг ширхэг үлдчихэж. Могоо тэр зармгийг ганцаараа идэх гэснээ гунигалжуулсан авраг загсан дөгдөг. Тэрнийг сайн үйлс хийж байгааг харсан найзууд нь гайхсанд могоо өөрөө үүнийгээ үгүйсгэх гэж байдгаараа оролддог. Энэ үеэр тарантула бид бүгдээрээ сайн үйлс бүтээх боломжтой байна. Сааралчны үнэн байж гэж хэлнэ. Тэр мөчид тэдний сүүл өөрийн ирэхгүй хөдөлж эхэлнэ. Гэвч могоо сайн залуу болохыг хүсэхгүй байсан учраас тэндээс ганцаараа гараад явдаг. Энэ үеэр профессор Marmalade оюун санаагаа удирдуулсан усан гахайнууд хот даяар гүйлдэцгээж хүүхдүүдэд зориулж хандвалсан их хэмжээний хандивын мөнгийг дээрэмдэхээр мөнгө зоож байгаа машинуудыг мушгиж эхэлнэ. Тэгээд усан гахайнууд мөнгөтэй машинуудыг жолоодон хот даяар давхилдаж хотыг бүхэлд нь эмх замбраагүй байдалд оруулна. Үүнтэй зэрэгцээд сааралч нь Даян хоёр профессор Marmalade-ийн нууц байранд хурж ирлээ. Тэд дээврээр нь дамжаад дотогшоо орцгоно. Тэгээд солирын хэлтэргийг авахар зихиж байхдаа сааралч нь алтан дэлбийн цом ямар ч хамгаалалтгүй байгааг олж харлаа. Тэгээд тэрнийг барьж үзмээр санагдаад өөрийн ирэхгүй очиод бариад авчихна.
Даян тэрнийг зогсоохоор угс хийсэн ч оройтож тэр хоёр хоёулаа тогонд захиулаад ухаан алддаг. Учир нь профессор Marmalade тэр цомыг цахилгаан гүйдэлтэй холбосон байж. Тэднийг ухаан ороход мань профессор тэднийг доош нь харуулад хүлсэн байна. Тэгээд тэдний энэ төлөвлөгөөг олж мэдэгт нь могой тусалсан гэдгийг тэдэнд хэлдэг. Профессор Marmalade могой хоёр үнэнч хамтрагчд болсон мэт харагдаж байлаа. Тэгээд могой профессорын тусгай дуулгыг толгой дээрээ тавьчихад хамтдаа инээлцээр тэндээс гараад явна. Энэ үеэр ол саажмар доошилж сааралчин Даян хоёр хэрчигч машин руу орох нэ. Тэгсэн агаар жуулагчаас өмхий үнэртэй хий өрөөлөв нэвтэрж эхэлдэг. Энийг харсан сааралчин найзууд нь ирж байгааг ойлгоно. Тэгээд удалгүй найзууд нь гарч ирээд төхөөрөмжийг унтрааж тэр хоёрыг авардаг. Профессор Marmalade могоо хоёрыг эргэж ирэхэд найзууд машин дээрээ солирын хэлтрхийг тавьчихсан явхад бэлэн болцсон байна. Тэгээд тэд хамаг хүчээрээ дайрч профессор Marmalade-ийн гэрээс явцгаана. Гэхдээ тэд эргэж ирээд модон дээр гацсан муурын зулцгийг аваад цаашаа явдаг. Хэдийгээр тэд профессор Marmalade-ийн гараас солирын хэлтрхийг салгаж авсан ч усан гахайнуудыг зогсоож чадсангүй. Тиймээс тэд солирын соронзон долгионыг тасалдуулах төхөөрөмжийг усан гахайнуудын жолоодож байгаа машинуудад суулгах гэж оролдоно. Тэгээд тэд хоёр хуваагдаад мөнгө зоож байгаа машинуудад тусгай төхөөрөмжүүдийг чадварлаар суйрлуулж эхэлдэг. Тэднийг бүх машинд төхөөрөмжөө суйрлуулсны дараа тарантуулаа хяналтыг гартаа авч усан гахайнууд машина жолоодож эргээд мөнгнүүдийг хүргэж өгөх ёстой газар руу хүргэж өгөхөөр явцгаалаа. Дараа нь Даян энгийн хувцсаа өмсөж цагдаагийн дарга дээр очиод муу залуус үнэн хэрэгтэй солирыг эргүүлж авчирч байгаа сайн залуус болохыг тайлбарладаг. За ингээд тэд муу залуусын авчирч байгаа солирын хэлтрхийг гартаа авахар хүлээж байтал сааралчин гинэт машина зогсоогоод эргээд явчихдаг. Учир нь тэр могоо найзгаа хаяхыг хүсэхгүй байлаа. Тиймээс бүгд буцаад муу залуусыг солир хулгайлаад зугтаалаа гэж бодцгоно. Энэ үеэр сааралчин машинтайгаа профессор Marmalade-ийн сууж явсан нисдэг тэрэгний доор очиод могойг эргээд багтаа нэгдэхийг ядгаж эхэлдэг. Гэвч профессор Marmalade үүнд нь ууралж тусгай дуулгаа өмсөд хотын бүх усан гахайнуудыг удирдсанд тэд олноороо нэгдэж муу залуусын машин руу дайран орцгоно. Могой найзууд нь ингэж хатуу хандахгүй байхыг гуйсан ч профессор Marmalade тэрнийг ашиглаад муу залуусыг буулгаж авахар шийдэж тэрнийг нисдэг тэрэгнээс шидэж орхино. Азуулхад могой нисдэг тэрэгнээс шүдээрээ зуугаад тогтож чадлаа. Найзынх нь амнаас аюулд орсныг ойлгосон сааралчин могойг солирын хэлтрхийгээр солих санал тавьдаг. Ингээд профессор Marmalade солирын хэлтрхийг гартаа оруулсан ч хэлсэн үгэндээ хүрэлгүй могойг өшөглөөд нисдэг тэрэгнээс унгачна. Үүнтэй зэрэгцээ тэдний өмнө байсан замч дууссан учраас тэд могойг аврахаар машинтайгаа хар хурдаараа дайран үсэрлээ. Ингээд тэд бүгд газарт унаж өгөх нь гарцаагүй болдгоо. Гэвч мань сааралчинд төлөвлөгөө байжээ. Тэр агаарт унжуулсан найзуудаа бүгдийг нь тэрч аваад олоостой буугаараа гүүрлөө буудаж машин нь газарт дэлбэрэхтэй зэрэгцээд дээш үсрээд гарч ирцгэлээ. Дэлбэрэлтийн хүчтэй долгион профессор Marmalade-ийн дуулгыг цохиж унгасанд дуулга нь нисдэг тэрэгний сэнсэнд оногдоод юу ч хүү болно. Ингээд профессор Marmalade-ийн удирдах байсан усан гахайнуудаж тэндээс тарж одцгоно. Цагдаагийн дарга муу залуус дээр ирээд тэднийг баривчлах гэсэнд Даян тэднийг өмөрч тэднийг сайн залуус гэж нотлохыг оролдоно. Тэгээд аргаа барсандаа өөрийгөө улаан сарвууд болохыг илчлэхийг оролддог. Гэвч сааралчин болон тэрний найзууд үүнээс өмнө амжаад бүгд сайн дураараа баривчлагдахаар боллоо. Сааралчин хэдийгээр бид солирын хэлтрхийг хулгайлаагүй ч бид өөр олон зүйл хулгайлж байсан. Тиймээс хариуцлага хүлээх хэрэгтэй гэж бодож байна. Ингэж хэлэхдээ цагдаагийн дарга үүнд нь хагартлаа баярлдаг. Энэ үеэр солирын хэлтрхийг нисдэг тэрэгнийхээ доор зүүлсэн профессор Marmalade эвдэрхийн нисдэг тэрэгтэйгээ бууж ирлээ. Хүмүүс тэрнийг солирын хэлтрхийг авчирлаа гэж бодоход тэрч баатрын дүр үзүүлж эхэлдэг. Тэгээд тэр сэтгүүлчдэд би тэдэнд туслах гэж хичээсэн ч муу залуус муугаараа, сайн залуус сайнараа дуустдаг юм байна. Би солирын хэлтрхийн аюулгүй байдлын төлөө энийг гэртээ хадгалах нь зүйтэй гэж бодож байна гэж хэлдэг. Тэгсэн солирын хэлтрхийн үнэн хэрэгтээ солирын хэлтрхий биш, солиртой адил хэлбэртэй гэрэлтүүлэг байж таарна. Тэгсэн мань могой анхнаасаа энэ бүхнийг зохион байгуулж профессор Marmalade-ыг мэхлээд жинхэнэ солирын хэлтрхийг хуурамчаар орлуулсан байж. Ингээд жинхэнэ солир профессор Marmalade-ийн гэрдэх төхөөрөмжийн хамт дэлбэрэхтэй зэрэгцээд профессор Marmalade хуурамч солирын хэлтрхийд даруулж ундаг. Энэ үеэр тэрний халааснаас сааралчны хулгайлж байсан шигтгэе гарч ирсэнд цагдаагийн дарга энийг нь дорн таниад профессор Marmalade-ийг зартай хулгайж улаан сарвууд байна гэж боддог. Тэгээд профессор Marmalade баривчлагдаж шоронд хүргэгдэснээр кино маань конец фильм. За энд хүрээд энэ хөөрхөн галзуу анимашны тайлбар маань дуусч байна. Сааралчны могоо найзгаа гэсэн сэтгэл нь үнэхээр
Мород нь үнэхээр сайхан санагдлаа. Та нарт маань ямар санагдав? Өөрсдийнхөө бодлыг комент хэсэгт хуваалцсан биз? За тэгээд тайлбар маань ойлгомжтой байж таалагдсан гэж найдаа. Таалагдсан бол та нар маань яах вэ? Саба дараагүй бол саба, таарсан бол лайк дарахтал тэгэл болоод л явчихж байгаа юм шүү дээ. За тэгээд хэдүүлээ дараагийн бас нэгэн галзуу хөөрхөн анимашнаар эргээд уулзацгаая.